Тэр багшийн нэр хүндийг өргөх, за багшийн одоо цалин урамшууллаас эхлээд энэ бүгдийг бид нар одоо маш сайн хангалттай өгөх ёстой. Үндэсний сэхэтэнд оролцоосаа гэж бас хүссэн. Намайг Жанчгийн гал одрох гэдэг боловсролын салбарт 39 жил ажилласан туршлагатай. Миний хувьд анх ажлын гараагаа өдөө орон нутгийн 10 жилийн сургуулиас эхлээд дараа нь нийслэлийн 10 жилийн сургууль, мөн боловсролын хүрээлэн, за хөдөө аж ахуйн дээд сургууль зэрэг байгууллагад ажиллаж байгаад Япон улсад сурахаар явсан. Багшийн мэргэжилд ажиллах магистр, докторт сураад явж байх үедээ Япон улсын хөгжлийн нөөц нь юунд байдаг вэ гэдэг дээр маш их анхаарсан. Энэ бол ерөөсөө боловсрол. Тэр дотроо бол хүчтэй ахлах сургууль буюу академик ахлах сургууль дотор байгаа юм байна гэдгийг хараад өөрийнхөө докторийн сэдвийг болгоод за тэгээд докторийн судалгааг хийж явах явцдаа Монгол улсад шинэ Монгол ахлах сургууль гэдгийг анх 2000 онд байгуулсан. Ирээдүйд Монгол орныг нуруундаа өөрч явах манлайлагчдыг бэлтгэх зорилгоор за тэгээд сургуулаа чааш нь бага сургууль, дунд сургууль, за мөн дээд сургууль, технологийн коллеж, цэцэрлэгтэй болгож эрдмийн хүрээлэн болгож өргөжүүлсэн. Энэ сургуулиуд дээрээс маш олон сургамжийг олж харсан, маш олон алдаа дутагдал байгааг олж харсан. Ингээд энэ туршлага дээр үндэслээд нийт Монгол улсын бүх сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахын тулд одоо их хурлаас бодлоготой, шийдвэртэй яамнаас ингэж явах зүйтэй маа гэдгийг олж харсан учраас би ингээд сонгуульд өрсөлдөж байна. Ерөнхий сайдаа Багаарн Дэмжи Монгол ардын нам